За, аж үйлдвэр эрдэс баялагын сайд, ерөнхий сайд, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон сангийн сайдаас асууя. За, нүүбийн цөлжилтийн эсрэг одоо 17 дугаар баг хурал Монгол улсад 26 оны 8 сард болно. За, энийг 50 хүрэхгүй тэр бумаар барилга байгууламжийн асуудлыг оруулж ирээд төсвийг хасаад буцаагаад оруулаад ирсэн байна. Энэ бол бага мөнгө штэ. Энэгээр хэрвээ бид нар КОП 17 хийж байгаа бол сайн. Өмнө нь АСЕМ-ыг бид нар 395.7 тэрбумаар хийжсэн байхгүй юу? Тэгэхээр энэ КОП 17-г Монгол улсад хийгдэж байгаа дээр манайх хэдэн тэрбум, хэдэн их найдын орлого олох вэ? Одоо орхон гэрлэн тонн усны төсөл чинь 2.7 их найд байхгүй юу? Энэ мөнгийг КОП 17-оос босгох ямар нэгэн одоо юу бэ нөө? Төсөл төлөвлөгөө байгаа юу? Эндээс ер нь байгаль орчин уур амьсгалын эсрэг хичнээн мөнгө төгрөг босгож чадах вэ? За, дэлхийн нийтээрээ өнөөдөр эко төсөл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа. Мөнгө хаана байгаа вэ? Энд байгаа. Гэтэл өнөөдөр бид нар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 115 тэрбум төгрөг хасцсан байна. Энд миний хамгийн харамсаж байгаа нь хөв цөөрөм 333 төсөл 6.5 их найдаас нь 4 тэрбумаас нь 4.7 тэрбумыг хасцсан байна. Үгийн нуурыг цэвэрлэх аврах ажиллагаа 1.4 тэрбумаас нь бас л хасчихсан байх юм. Яагаад ингэж усны эсрэг төслүүдэд хасаад байдаг? Энэ хөв цөөрөм чинь манай Өмнө Говь аймгийн хэд хэдэн сумдад хэрэгжиж их хөөрхөн явж исэн шүү дээ. Говийн бүсд энэ ус асар хэрэгтэй. За, Алтгуруу аян хийх юм шиг байна дамтны сайда. 45 алтны үндсэн ордыг тэгээ 25 аж ахуй нэгжийг ажилд оруулж одоо 129.4 тонн алт олборлохоор зорж явах шиг байна. 1 кг алтыг 4 тонн усаар олборлодгоо. Усны нөөцөө тооцож үзсэн үү? Хичнээн тонн усны нөөц орох вэ? Өнөөдөр Монгол улсын Алтгуруу аян, дээрээс нь нүүрс, зис бүгдийг нь олборлоход ус хэрэгэлдэг. Тэгэхээр манай улс яагаад энэ байгаль орчин уур амьсгалын эсрэг хэрэглэх төсвөө хасаад байгаа? Яагаад 2.7 их найдыг босгох төслөө өнөөдрийг хүртэл танилцуулахгүй байгаа? Ерөнхийдөө КОП 17 дээр энэ мөнгийг босгож чадах уу? Ямар одоо мөнгө босгох тийм зорилттой байгаа. Байгаль орчны сайдаас асууя, дамтны сайдаас асууя, ерөнхий сайдаас асууя. За, сангийн сайд тэгээд дандаа манай говийн төсвийг хасдаг юм дөө. Өмнө Говь аймгийн одоо хөгжлийн сангаас авах мөнгийг 17 тэрбумаар, за Дорн Говийг 22.3 тэрбумаар хасаа ийдсэн. Говь сүмбрийг 2.7. Монгол улсын 80 их найдын дотоод За, эхлээд хариулт авчаад нэмээд тодруулчих. За, Болдын Чахлын сайд. Батбаатар сайдын микрофоныг өгье. За, 25 оны төсвүүдээр КОП 17-г санхүүжүүлэх зорилгоор бэлтгэл ажлыг хангах зорилгоор төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан. Энэ 50 тэрбум төгрөгийн их үүсвэрийг Улаанбаатар хотын захираг засаг дарга эрхийг нь шилжүүлэх ажлыг байгаль орчны сайд шилжүүлсэн юм байлээ. Энэ шилжүүлсэн төсвөөс 8.1 их тэрбум төгрөг нь гэрээ хийгдээд 5 сарын 31-ний дотор 41.8 тэрбум нь гэрээ хийгдээгүү. Гэрээ хийгдээгүү учраас төсвийн эмнэлтийн хуулиар буцаан татагдсан. Энэ буцаан татагдсан мөнгө одоо төсвийн додотголд эргүүлэн оруулж ирж байгаа. Гэхдээ төсвийн додотголоор нэмэлтээр оруулсан хөрөнгө төсвийн хөрөнгө оруулалт худалдан авалтын үйл ажиллагаанд зориулагдах ёсгүй гэсэн төсвийн эмнэлтийн хуулийн 13-1-ийн нэгдэх заалт байгаа. Энэ үүднээс эрхийг нь бол Улаанбаатар хот руу дахиад шилжүүлнэ. Тэгээд энэ нь өөрөө зарагдаж болох уу үгүй юу гэдэг дээр сангийн яамнаас тодруулгууд байнга нэгж байгаа. Энэ дээр тодруулга ямар боломжууд байх вэ гэдэг хуулийн хүрээнд гаргах ёстой гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Өчигдөр КОП 17-гийн үндэсний хороо уралдаад сангийн яам, хууль зүйн яам, хот болон бусад холбогдох газруудад бол шаардлагууд тавигдсан. Ер нь КОП 17 хийгдээд юу болдгийм бэ гэж одоо 16
өмнөх COP16-ад Сауди Арабид болсон энд бол 500 сая долларын төсөв зарцуулаад одоо Монгол улсад шилжүүлж өгөх хугацаанд 10 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт босгож байгаа юм бэл. Энэ 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт бол тухайн газар нутгийн зөвлөлд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад бол зарцуулагдана. Тэгэхээр Монгол улс үүн дээр анхаарал хандуулвал бид дараагийн COP18 хүрэх хугацаанд цөлжилтийн конвенцийн удирдлагаар ажиллахдаа тодорхой хэмжээний хөрөнгө санхүү босгох тийм боломж байгаа. Өнөөдөр энэ COP17-г зохион байгуулахад хандив үлээж авах данс байхгүй. Төсвийн болон бусад хууль тогтоомжийн өрөөнд өчигдөр COP17-гийн үндэсний орооны хурал дээр бол боломжгүй болсон. Төсөвт буцаан татагдах данс буюу одоо сангийн дансанд донор байгууллагууд буюу гадны одоо хандивлагч нар хөрөнгө одоо санхүү хандив тусламж үзүүлэх боломжгүй. Энэ асуудлыг эх 7 хоног засгийн газрын хурлаар оруулж юм уу яаралтай шийдвэрлэхээр одоогийн байдлаар ажиллаж байна. За аж үйлдвэр эрдэс байлгийн сайд Дамдны сайдын микрофоныг өгье. За манай мөсгөлэн гишүүн маш чухал асуудлыг ярьж байна. Уул уурхайн баяжуулалтын технологид олборлолтод ус бол хамгийн чухал. Тэгээд бид энэ улсын хурлын тогтоолыг оруулж ирж байгаа алт 3 аяны хүрээнд зөвхөн үндсэн ордуудын асуудал яригдчихэж байгаа. Зөвхөн үндсэн ордууд гэдэг бол усыг дахин ашиглах тухай асуудал байдаг. Үндсэн ордын ашиглалтад бол ер нь усыг 90% хүртэл хамгийн багадаа дахин ашиглах юм одоо технологиуд гарцсан. За нэгдүгээрт, хоёрдугаарт уул уурхайн хаалтын барьцаа дэнчин хөрөнгийг нь бол тултална авна гэсэн ийм л одоо төлөвлөлтөө байна. Мөн тогтвортой хөгжлийн чиг баримжааг барьсан одоо хариуцлагатай уул уурхай гэж одоо томьёолол байгаа. Энэ нь өөрөө байгаль орчны олон улсын стандартыг хангасан энэ төслүүдийг л одоо хөдөлгөнөө гэсэн юм шалгуураа тавьчихад байгаа юм. Энэ магадгүй нэг жоохон мэрэгжлийн үгнүүд байгаа учраас бас жоохон тэгж харагдаад байгаа хаа. Тэгээ тантай санал нэг байгаа. Болдын чахлын сайд нэмж хариулъя. За мөхөсгөлэн гишүүний асуулт хариулъя. Амнаттай холбоотой хэсэг ийм юм байгаа шүү мөхөсгөлэн гишүүнэ. Энэ жил 5.6 их найт төгрөгийн орлого орно гэж тооцсон амнатаар. За гэтэл одоо бид 1.7 их найдыг алдахаар ийм тооцоо гарч байна. Төсвийн тоддлоор ингээд амнатын орлого маань 3.9 их найд болж буурж байгаа юм. Тэгэхээр нөгөө амнатаас хуваарлагддаг орны төгслийн сангууд маань энийгээ дагаад буурж байгаа шүү. Тэрнээс биш таньж байгаа асуудал биш. За Өмнө Говь аймаг маань бол одоо хамгийн том дүнгээр орны төгслийн сангаа зузаатал авдаг. За тэр дүнтэнд одоо яг ингээд хувилахаар тэгж асагдаж байгаа шүү.